өрг хэмээн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Бизнесийн салбарын шилдэг захирлуудтай ярилцдаг бизнес өрг нэвтрүүлгийн шинэ дугаар яг одоо танд хүрэхэд бэлэн болсон байна. Бизнес өрг нэвтрүүлгийн удаа MGT Mining компани үүсгэн байгуулагч захирал Гал Эрдэнэийг онцолж ярилцлаа. Тэрээр 19 настай оюутан байхдаа хамгаалтын албанд хамгаалагчаар ажиллаж, ажлаа бизнес болгон өргөжүүлж өнөөдөр 3 компани 100 гаруй ажилтнтай болж өргөжжээ. Ингээд түүнтэй уулзаж бизнесээ хэрхэн босгосон, бизнесийн туршлагын талаар хуваалцгаая. За, сайн байна уу галаа захирлаа? За, сайн байна уу? За, бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ярилцах болсон баярлалаа. За, бас нэвтрүүлэгтээ урьж орж ууцгаа та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр буян компани захирал Жаргал сайхан, Премиум Копер компани гүйцэтгэх захирал Галсан Нямнар өргөдөж ярилцлаа. Тэгээ таны яг бизнесийн одоо анхны эхлэл бол бүр оюутан байхасаа тавигдчихсан гэсэн тийм ээ? Тэгсэн. 3 дахь курстэй гэсэн үү? Хамгаалтын алба ажилуулж одоо анхны бизнесийнхаа суурийг тавьж ирсэн гэсэн. Тэр үед яагаад хамгаалтын алба ажилуулж ирсэн? Яаж эхлүүлж ирсэн? Энэ талаар хоёлаа ярилцлаа. Оюутан болоод бас янз янзын хийх бизнесийн санаа төрсөн. Тухайн үед бас сургууль хайж байгаа төрөл бүрийн ажил хийдэг байлаа. Цагийн ажил тий. Тэгээ баарны хамгаалагч гэдэг юм тий. Хамгаалагч хийдэг байсан. Цагаар оройн цаг маяг. Окей, юм багасаа юм бакфитээс үү? Үгүй би чинь айгүй тонхой жижиг хүүхэд байсан шүү дээ. Тэгээ яг тэгээд хамгаалтын албанд тэнцээлсэн юм билээ. Тэгээ хийдэг гэсэн. Тэгээд өөрөө хамгаалтын алба байгуулчих болмоор санагдаад. Бас нэг багийнхаа хоёр найзмаастай яриад 18 настай залууч тийм ярьжсэн болох юм байна. Зөвшөөрлийг ингээд авчдаг юм байна энэ төргээд. Компани байгуулад бичвэр баримтуудаа хөөцөлдөд ном ёсоор хууль дүрмийн дагуу зөвшөөрөл аваад хамгаалтын алба байгуулж ирсэн. Тухайн үед үүсчихсэн хамгийн хүндрэл нь 19 настай. Одоо төрийн өмчт компани, уул уурхай томоохон компаниудтай гэрээ хэлэлцээр сонгон шалгаруулалтанд нэг ялцдаг. Тэгээ гэрээ хамтран ажиллах гэрээ байгуулах дээр үүсдэг байсан. Нөгөө хэд жоох хөвгч. Тэгээд орохоор итгэж гэрээ их нэцэн ороод нүднээр дараа гайхдаг байсан. Тэгээд өөрөөсөө би менежер байгаа мач гэдэг юм уу тэгэж хэлээд гэрээ мэрээ зурдаг. Нэг бол бас ахнар махнарыгаа гуугаад хамж яваад гэрээ байгуулчихад өгөөч. Ингээд өгөөч энэ төргээл. Тиймэрхүү хөгжилтэй төвүүд зөндөө. Нэг 2 жил бол байнгын тийм давтагддаг байсан. Хамгаалтын албачуудаа байгууллагуудтай очиж гэрээ хийх байдлаар хамгаалагч нараа явуулна гэсэн үг. Үйлчлэгээний байгууллага л да. Үйлчлэгээд үзүүлж байгаа. Гэрээ тарвал хамгаалттай. Хуулийн дагуу. Уул бас бизнесийн хувьд бол бас их эрсдэл багтай. Гэтэ тийм их ашиг орлого олдгоо хүмүүстээ гоё л ажиллалт. Одоо манайхаас салбарлаад гэх юм уу. За найзууд маань тусдаа ингээд бас нэг 5 6 хамгаалтын алба тусдаа гарсан байна. Бүгд айгүй сайн явж байгаа. Өөх олон гарсан байна тийм. Олон гарсан. Одоо танах бол хамгаалтын алба байгаа болов уу? Бага. Тэгээд бид нэгэндээ туслана, зарим ажлаа хамжиж дэмжиж чинь. Тээвэр логистикийн бизнестэй байна. Газар тариалан, зам гээд маш олон төрлийн бизнес хийх юм биш. Хамгаалтын албанаас дараагийн төвшөндөө одоо хэдэн жилийн дараа ямар бизнес рүү орж исэн бэ? 12 оны үед тэгээ ажлууд бас нэлээд хийсэн. Туслан гүйцэтгэж ажиллаа. Өөрөө ч бас барьж байлаа. Чи бизнес эхлүүлснээс хойш 4 жилийн дараа гэсэн үг үү? Тий, 4 жилийн дараа. Манай эхнэр бас тийм архитектор мэрэгчлээ юм бид бас барилгын талын илүү авьяастай тэгээд их нартайгаа ярилцаад бас барилгын нэг иймэрхүү юм хийж болох юм байна гэдэг. Тэгээд гадна ландшафт тогтчлтын ажлууч гэдэг юм. Бас өөртөө харсан барилгынхаа одоо нэг гүйцэтгэлийн ажлууд, дотор заслын ажлууч гэдэг юм. Тийм нас эхэлж байна. Манай хаач ингээд бизнес эхлүүлчихэд хүн болго өөрөөр тайлбарлаад байдаг л да. Зарим нь 5 жилийн дараа хөлөө олдог, өчрөө олдог, тогтворчж эхэлдэг гэдэг. Зарим нь бол нэг 2 3 жилийн дараа л гэдэг. Галагийн хувьд залуу шүү дээ тийм ээ. Яг хэдэн настай байлээ? 32 дээ шүү дээ. 32 дэх чинь нэрээ айгүй залуу юм шүү. Тэгээд бизнесийн салбарт 13 жил ажиллаж байгаа юм уу?
20 настайгаас эхэлсэн юм дээ. Албан ёсоор гэх юм бол тийм л энэ одоо тэгээд мэдээ орсон цагаас л эхлэв. Ажил хийдэж штэ гэж. 5 6 7 дугаар ангида 3 жил хям зардаг байлаа. За хямны хувийн үйлдвэрээс хям хөдөлж аваад тэгээд дэлгүүрүүдэд нэг хил дээр 200 төгрөг 300 төгрөг нэмж зардаг байсан. Тэр амар ашигтай ажилладаг шүү дээ. Тухайд бол Ярамгийн дэлгүүрүүд надад аягүй их итгэж хямныхаа захиалгыг өгнө. Өглөө 7 цагт босоод бүх дэлгүүрүүдээр яваад захиалга авчдаг гэсэн. Тийм захиалгуудаа ингээ авч тэгээд 40 50 хямны захиалга аваад ундаг дугуугаа унаал хям аваад дугуун дээрээ тохол тэгээл зардаг. Тэгвэл их багасаа мөнгөний үнцнийг мэдэрсэн юм бэ те. Манай ангийнхан мөнгөтэй байхыг амар мэдэрсэн юм те. Тий одоо мөнгө болохоор яг мөнгө тодорхой хэмжээнд өөрийн хэмжээнд мөнгө олоод байсан юм л да. Тэгээд хичээл сургуулийн хэрэгсэл тэгэл арга ирмэр бүхэл юмдаа зарцуулдаг байсан. Тэгээд харин одоо түрүүний асуултанд хариулт авбал хэдэн жилийн дараа ер нь бизнес эхлүүлээд нэг яг боломжийн те болж эхэлдэг юм бэ? Одоо санхүүгийн хувьд ч гэсэн нэг доктортой ч гэх юм уу? Чадна гэсэн юм бариад аваад хийчихээр эхэлсэн цагаас л ингээд болчихж байгаа юм шиг санагддаг юм л. Өө ингээд болчихж байгаа юм шиг гэл. За ингээд нэг хамгаалтын нэг 10 20 хэдэн объектоос орлого саруулга ингээд орж ирдэг ч юм уу те. Нэг бол нэг айтайхан барилгын ард гараал ингээд болчтой юм шиг бол. Тэгээд болчихж байна гэж бодохоор л буруутчих юм л. Тэгэл алдаа ямар нэг эрсдэлд бас ороод байна л. Одоо нэг олсон таван цаасаа буруу юм зарцуулдаг ч юм уу. Хамгаалтын албанаас бизнес нь эхлээд барилга руу орсон юм байна. Логистик руу хязаа орсон. Ер нь ингээд нэг салбартаа доктортой бизнес хийхгүй яагаад ингээд өөр салбар одоо бүгд доктортой хийгдэж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нэг салбараараа ингэж дагнаж те. Одоо яг олон салбарт бизнес хийхээр чинь ингээд бас анхаарлаа тийшээ хуваарлах хэрэгтэй болно шүү дээ. Тэр бизнес маань яаж ийн, энэ компани маань яаж ийн гэдэг. Тэгэж анхаарлаа хуваарлж ясны оронд нэг үндсэн бизнесээрээ дагнуул болтгүй мүү? Яг аль болох дагнахыг хийж идэг. Харуул хамгаалт чинь ингээ хийгээд байна. Харуул хамгаалт уул уурхай хамгаална, барилга байсан хамгаална. Одоо бүхэл юмыг харна шүү дээ. Бүдэнд ингээ хийдэг. Барилга байш хамгаалттай барилгыг бас барьчих боломоор юм шиг хийчих боломж юм санагдана. Тэгээ өөрөө бас тэр зүгийн мэрэгчлээ юм болохоор санаанд амархан багтдаг байхгүй. Тэгээ хийж чинь. Одоо замын ажил ч гэсэн бас барилгатай төстэй бас л инженер техник одоо тийм шаард цааж шүү дээ. Өөр салбар руу орж ингээд нэгнээс нь ашиг аваад нөгөө бизнесээ хөгжүүлэх ч гэдэг юм. Тэгэхгүй л бол манай зах зээлээс нэг юмар дагнаад одоо амжилттай айгүй сайн санхүүж ашигтай ажил хийж хэрэгтэй. Тэгээ тэр суурин дээр яадгийн төвлөрөөд тэр суураасаа салбарлаад өөрийн чадна гэсэн юмрууд бол орох хэрэгтэй гэж боддог. Тээвэр логистик одоо сүүлийн бас 3 4 жил бас нэлээд сайн амжилттай хийж байна. Яг майнинг интернэхээр болсод уул ус ухдаг гэж бас бодож байна. Манай бол тийм биш зүгээр. Уул уурхай бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг компани шүү дээ. Тээвэрлэдэг байгууллага. Төмөр замын тээвэр болохоор өөрөө байгаль орчинд их ээлтэй. Одоо газар хөлс тийм шүү дээ. Тийм ээ бохирдуул дарахлахгүй. Тэгээ бизнес чинь ер нь байнгын нэг юм хүнийг юм 50 суулгадаггүй шүү дээ. Тэр минь чи яах вүлээ? Цалингаа яаж тавих вүлээ? Борлуулалтаа яаж хийх вүлээ? Энэ жилийн ашиг юу вүлээ гэд бизнес хийхин ер нь сайхан гэх юм уу те? Амт нь юу вэ? Гэхдээ бизнесийг бас дуртай хүн болгон хийж чадахгүй. Маш ашигтай бизнес бариад авсан мөртөө тэгэл маш ашиггүй болгоод дампуураад өрөнд очдог усуд байна шүү дээ. За энэ бүтэхгүй дээ энэ бизнесийг ийм бизнес гэж юу аах вэ гэд нэг юм байгаа шүү дээ. Тэрийг бүр амар ашигтай болгоод маш олон хүний ажил амьдралд нөлөөлөд ингэ салин тавиад эрсдлүүлээгээд тэгээд тийм төвшөнд байлгаа явж өгдөг тийм авьяастай улсууд бас байна. Сайхан жаргалтай цагууд бол хүндрэл бэрхшээлийн ард гараад дараачийнхаа төлөвлөсөн юм руу ханцуу шамлаад одоо ингээд багаараа орох хамгийн жаргалтай одоо шаналаад. Одоо жишээ нь өөрт чи ямар бэрхшээлүүд тулгарч ирсэн бэ? Өө чи зөндөө бэрхшээлүүд тулгарч байлаа. Одоо өрөнд орох ч гэдэг юм а тий. Ажилтны цалин тавьж чадахгүй хэмжээнд хүрэх. За тэгэл энэ хямралуудаас болоод орлогууд орж ирэхгүй. Бас тодорхой хэмжээний муу хамтрагч нартай лоердол бизнесээ булаалгах гэдэг юм а тий. Иймэрхүү юм өдөндөл нэг биш удаа толгарч ирсэн. Булаалгах уу тэгээ бизнесээ? Тий яг хөө тэгээд нэг юм байна шүү дээ. Тэгээ энийг ямар аргаар цаана давж гарч туулах вэ гэдэг асуудлууд үсэ. Тэрийг энэ чинь өөрөө стресстэйгээр их шаналхгүйгээр ард нь гарахын тулд
яг л өөрөө сайн бодно. Маш сайн хань болж байгаа улсуудтайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Тэгээ хоёр алхмын цаана бас гэрэлгээтэй зүйл харагддаг гэдгийг за бээрээ мэдэрсэн учраас тэгэл хэр баргийн хүндрэлийг ч бас тоохоо болцсон байна. Тэгэл ард нь гарчдаг учраас. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр буян компани захирал Жаргал сайхан премиум копер компани гүйцэтгэх захирал Галсан Нямнар өргөдөж ярилцлаа. Хүн ингээд нэг юм хэцүү нөхцөлд орохороо илүү толгойн ажилт юм байна л да. Буланд шахагдсан үед ч юм уу те. Тэгээд тийм хэцүү нөхцөлд тэр хэцүү нөхцөлийг боломж болгож ашиглаж ирсэн тийм туршлага түүхээсээ хуваалцаач. За миний хувьд бол яг 8-9 жилийн өмнө бизнесийг явж байсан хамтрагчтай ажлаа алдсан, бизнесээ алдсан. Тэгээ нөгөө хөсөж мөрөөдөд бас нэг хэдэн жил болох юм байна, бүтэх юм байна гэд явж явах үед хамтрагч маань ингээд 10 дараагаар юм ингээд компани бүх юм байхгүй болоод. Тэр үед л бас нэлээд тийм хүнд байдалд орж ирсэн. Тэр бүр компаниасаа ингээд төвгүй болоод гарсан тийм ч баг. Тэгээ тухайн үед чинь яг бас залуу 20 гаруй настай. Тийм хар буруу санаа авахгүй шонзон сонсон юм баг. За дахиад шинээр эхэлчихье гээл. Тийм хүсэл тэмүүлэл нь их байсан учраас тэгэл дахиад шинээр асуудыг шийдэл дахиад шинээртэй. Тэгээд өмнөх гаргасан алдаагаа давтахгүй. Ингээ явчихаар за бас энэ нөхрөөс салсан ч болж тайгүй өшөө том амжилтанд хоёр алхмын цаана хүрчдэг юм бэл. Ямар бизнес хийжсэн? Тэр бол бас нэг барилгын байсан л да. Тэгээд нөгөө хүнд итгэх хэрэгтэй гэж явжаад итгэсэн чинь тэгээд алдчихсан юм шүү дээ. Итгэл бол ямагт байх хэрэгтэй байхгүй. Харилцсан одоо итгэлцэл байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж ажил урагшлна. За бүр компаниасаа нэг компаниг болж исэн түүх байна. За Галсангийн хувьд. Миний хувьд ч яг тэ би IT-ийн бизнес хийж аваад тэгээд нэг жоох эрүүл мэндийн шалтгаанаар нэг хэсэг эмнэлэг твцсэн. Тухайн үед эмнэлэг твчих та хийх ажилгүй юм чи тэгээд ном л уншин шүү дээ. General Electric-ийн захирал J-Coach-ийн сэтгэлийн хүч гэдэг намайг тухайн үед би нэг 2 ч удаа уншсан тэр намайг. Тэгээ ерөнхийдөө эмнэлгээс гарч ирэл нэг бизнестэйгээ те ингээд зурлаад хас илүү ер нь бол нэг юм бизнесүүдээс ингээд аут хийгээд те сайжруулаад зардаг тийм хандлага руу орох хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ тэрнээс хойш ер нь нэг 6 ч төсөлөө босгоод зараад ингээд ерөнхийдөө болох юм байна гэж харсан л да. Тэгээ тэр бас нэг боломж байсан. Хоёрт нь бол яг тухайн үед бас надтай зөв нэмрэг төвчээс авах уулуурхайн салбарын. Тэгээ яг бас тэндээс нэг уулуурхайн бизнес руу орох нь зайлшгүй байна. Яг тэгэхээр ер нь бол Монгол улс өөрөө бол уулуурхайн дээр тулгуурсан орн тий. Тэгэхээр ийшиг бол орох хэрэгтэй юм байна гэд тийшиг орж ирсэн л да. Тэр нь эмнэлэгт хэвцэн шалтгаан нь IT-ийн бизнестэй холбоотой байсан юм уу? Яагаад юуных вэ? Санаанд тэгэл нэг тийм асуудалд орвол тэгэл яг ерөнхийдөө нэг тийм юм болвол тэгэл гарч ирээд яг нэг бас амьдрал тохиолдсон бас нэг юм эмгэнэлтэй явдлаас болоод тэр нь дахиад тэр байдал би битгий бий болоосоо гэдэг үднээс бас нэг юм програм хөгжүүлээ би. Тэр нь өөрөө нэг бас нэлээд гайгүй бизнес болсон. Бизнес болоод тэгээ яг нэг нийгэм чиглэсэн бизнес болоод тэгээд ерөнхийдөө хүний хандлага нэг нийгмийн асуудлыг шийдээд тэрийгэ бизнес болгох юм бол өөрөө бас үр ашигтай байж болох юм байна гэд. Тэгээ одоо яг ингээд нэг алинасаа мөнгө олох уу те аль нь нийгмийн чиглэлтэй явж болох уу гэдэг бизнесүүд ингээд нэг жоохон хуваагаад явж байгаа л да. Ер нь бас нэг амьдралаас ч юм амар шаргуу ажиллаж байгаад нэг пауз аваад нэг боддоор ажиллаа ч юм уу те дүр зурга дүгнэх бас зүгээр те яг тийм л процесс бас болсон л юм байна л да. Тэгээ бас хүч нэг юм хийгээд харна дүрдээ орчдөг шүү дээ. Тэгээд нөгөө нэг юмыг өөр өнцгөр харж чадгаа болждаг. Одоо ингээд нэг эмч хүн бол ингээд яг тэр өнцгөөс гэтэл магадгүй надад нэг илүү нэг авиас ч юм уу те боломж байд надад нэг тэрийг хөгжүүлж чадахгүй ч юм уу. Тиймэрхүү байдал үүсэж байгаа. Тэнгүүд стресстэй бизнес бол өөрөө хүмүүс харахад бол ингээд нэг сайхан дарганаар яваад байгаа юм шиг боловч. Өөрөө чинь олон хүний амьдрал авч явж байгаа тийм. Стресс. Хүн стресст нь тэгээд хүн яг стресс тэгэл тэр нэг уналтан дээр л хандлага. Дараагийн зүй цэгийг олж хардаг гэж байна. Аа. За. Бас их сонирхолтой түүх байна. За таныхаар булан шахагдчихсэн үе одоо зөндөө байсан байлгүй. Нэгийг нь онцолж ярил. Ер нь бол хүн нэг л юм дээр стресстэй хэвээр шүү дээ. Чиний хамгийн ойр дотны хүмүүс амь насанд нь амьдралд нь хэцүү юм тохиолдож байна уу? Хүний ганцхан нөхөцгүй ганцхан зүйл л байгаа. Тэр бол хүний
эрүүл мэнд хүний бие. Тэгэхээр тэргээ бодсон дээр бол та. Яг гэж ер нь энэ хорвоо дээр ер нь хүн бол төрсөн. Ер нь юу хийсэж байгаа энэ амьдралаас? Ер нь яах гэж бизнес Тийм ээ. хийх вэ? Хүн болгоны зорилго өөр байгаа ш. Таны хувьд юу вэ? Бүх хүн нэг зорилго хүртэлж амьдрах хэвээр. Тэгэхээр бизнесийн гэдэг бол хүн болгоны энэ зүгээр хэрэглээ. Гав ганцаараа найз нөхөд байхгүй, ах トゥ хамаатан садан байхгүй. Тэгээд тампуу шуудаад өрөн мөнгө хоймортой тавьчихсан. Тэгээд ганцаар ингээд өрөвдмөр юм нэг жоохон хоол идээ сууж явах нь тэр хүнийг та бизнес хийдэг агуу азтай хүн гэж хэлж чадахгүй бах тийм үү? Тэгээд энэ ертөнцийн дээр хамгийн үнэтэй юм хүн өөрөө байхгүй. Бид нар тэрийг нэг жоохон одоо эргэж бодох ёстой. 3 сая хүн бүгдээрээ чинэлэг айтайхан сайхан амьдрах боломжтой. Бид хариуцлагатай болох ёстой. Заавал их мөнгө хураахтаа биш. Би баянч байсан энэ хоёр надаас арай жоохон бага мөнгөтэй гэж бодъё л та. Таач гэсэн тийм. Гэхдээ хоёулаа яг адилхан л хувцалж байгаа шүү. Нэг л гутал өмсөж байна, нэг л өмд өмсөж байна, нэг пижак өмсөж байна. Тэрнээс би баянгаа 10-ыг давхарлаж өмсөхгүй байгаа үстэй. Тийм багаз. Тийм учраас бид нар жоохон үн цэнтэй амьдарцгаая бүгдээрээ. Энэ бизнесийг үн цэнтэй болгоё. Машин авсан ч тэ бусдыг хайрлаж, бусдад дэм болохын төлөө, өөрийнхөө ажлыг явуулахын төлөө. Тэрнээс уралдаж эрсдэл үүрж машин унахын төлөө биш. Тэгэхээр энэ хорвоо ертөнцийн бүх юм хэмжээтэй. Таны үйлдэл бусдын төлөө л та амьдрч гин гэж ойлгох. Тэгж чадах юм бол тэр бизнес чинь чирнэ, мөнгө чинь чирнэ, ажил чинь бүтнэ. Зөвхөн утсан улаан амиа бодвол явах юм бол та бусдад хэрэггүй учраас танд хинж туслахгүй, таны төлөө хинж санаа зовхгүй. Бид нар нэг юм философи бий болгож ажил энэ бизнесийг хийвэл зүгээр юм байна. За энийг бол юунаас ойлгосон юм бэ гэхээр энэ амьдралын энэ хугацаанд чинь зөндөө сайн муу юм та туллаа. Тэгтээ сэтгэлээр нэх унж байгаагүй. 3 удаа шоронд ороод үзсэн шүү дээ. Тэглээ. Тэгсэн. Тэгтээ зөвхөн бусдын төлөө л орсон. Тэглээгээ би гомдоогүй. Би муу болоогүй. Хоосон болоогүй. Тэг. Зөвхөн миний нэг ажил хөдөлмөрийн амжилт юунд байдгүй гэхээр илүү их бусдын төлөө амьдарч ажиллаж явсан болоо л гэж би өөртөө дүгнэдэг. Стресстгүй гэсэн чи хараа бизнес эрхэлдэг хүмүүсийг нэг юм байнгын юм оволцсон те эмоцигтэй тийм л дандаа тийм хүмүүс байдаг байх гэхээр өөрөө ч нэг тийм амар дөлгөөхөн 50 хүн байгаа байхгүй юу? Яаж барыг ажлаа амжилт хийгээвэр Би ч тэгтээ хурдтай шүү дээ. Аа. Хурдтай. Одоо энэ харагдахад ийм намхан хүн байж магадгүй. Тэгтээ яг л ажил дээр бол их шуурхаал байдаг. Хурдан хөдлөл хурдан уулзахынтай уулзаад шийдэх юм бол хурдан шийдэх. Аль хурдтай л байгаа хичээдэг. Ингээл үжил гээд өсөлтөж хараад ирнэ. Одоо яг байнгын юм стресстэй нэг за ингээд одоо тээвэр логистик ч юм уу аштайхан нэг юм бариад авлаа шүү дээ. Хийж гэн за тэнцээ чинь ингээд амгаад тэгэл нэг өрсөлдөгч ороод тэр. За өрсөлдөгч орж ирэхдээ тэр нь уулын дунд бизнес эрхэлж байгаа. Тэгээд энэ валют урсгалыг бас боломжийн хэмжээнд ингээд гаднаас төвлөрүүлж чадж байгаа ийм бизнес эрхлэгчдийг бол нэг жоохон чөлөөтэй сул тавиад сэтгэлээс хяналттай 50 байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг юм ээжэд л том компани, жижиг охин компани байгуулаад нөгөөх нь амар хүчтэй орж ирэл тэгэл том маркетинг менежмент хэрэгжүүлэл унтраагаа хийдэг байхгүй. Логистик дөрөв. Бүх салбар дээр шүү дээ. Баярлаг, логистик, харуул хамгаалалт дээр байж байна. Тэгэхээр тийм тэд нэр ингээд нэг жижиг юм бас хайж явах сэтгэлтэй байх хэрэгтэй. Логистик ч гэсэн тэгэл нэг том компани тэгэл нөхөн компани логистикийн салбар нээчих юм шүү дээ. Тэгэл нөгөө танилтал төрийн байгууллагуудтай холбоо сүлбэр ингээл ороод тэгэл нэг жижиг жахан шахалт үзүүлэл эхэлдэг. Барилгач гэсэн ялгаагүй шүү дээ. Яг энэ талаар бид нэр хүмүүст нэвтрүүлэг дээр ярьж байлаа л да. Монголд яг ингээ бизнесийн өрсөлдөөний хууль аяус тул байна. Бизнесүүд нь хөгжсөн, тэрийг гүйцэж ерөөсөө эргэцэн орчин хөгжихгүй. Хэрэгждэг өрсөлдөөний хууль. Тэгээд дандаа ингээ том хөрөнгө оруулагч нар жижиг бизнесүүдийг залгичдаг гэдэг. Тэр яг ийм нөхцөл тэгээд яг яах хэвтэй. Яаж явж ямар тактикаар ажиллаж өнөөдрийг хүрөө. Живэд онцгойн тул тэгэл стажинг даалцхан цаашаа.
Тэгэл алдсан шүү дээ. Ер нь бол тий яс юм дээр. Тэгэл үзэн ш. Тэгэл даваа тал юу вэ? Тэднийг гаргана. Тэгээд сэтгэл байгаа, туршлага байгаагаа харуулахыг хичээнэ. Тэгээд дүүжлэгч байгууллагуудтай ямар ч байсан алдаа тотглох бүх юм гэрээний дагуу хийдэг гэдэг юм тий. Тэгэл явна. Бизнес эрхэлж авч явах арга барилууд өөрчлөгдөд байна да. Тэр бол ялангуяа танд одоо маш их харагдаж байгаа бах. Тэр арга барилаасаа хуваалцаач. Ер нь ямар арга барилаар удирдах авч яв би одоо хөрөнгө оруулагч нартай харилцах, хамтрагч нартай харилцах, ажилтнуудаа удирдах. Зүгээр одоо орчин үеийн хөгжилтэй орнууд бол нэг хөлсний менежерүүд тавиал нэг компаниг удирдах гэж гэл тэгэл тэд нар яг ашиг орлогоор нь цалингийн сар болгоо өгөөл тэгээд ажиллаа явуулж байгаа арга байна. За манад болохоор тэр жоохон одоохонд арай явж өгөхгүй зүйл болчихдог. Ингээд гүйцэтгэх захирал тавихаар уу? Тий. Тэгээд ингээ байж л өглөө босоод нэг өргөдөл барьсан хүн орж ирэн чам дээр. Тэр нас сурчлаа, энэ хор тавдар тусчлаа, хөөхтэй сургуульд өгсөн. Би айдын байр түрээсэлсэн байсан чинь хүн байраа авчлаа, орох оромж алга, тийм ээ. За би нэг өрөнд орчлоо. Одоо хүүхдтэй хоолны ч мөнгөгүй болчлаа гэдэг өглөө босоод нөгөө компани захирлаас юм гооч эхэлдэг. Залхатлна. Тэг гадаад бол тийм байдаггүй. Иргэн бол өөрийнхөө нийгмийн асуудлыг гэр орныхаас өөрөө шийддэг. Байгууллага нь бол яг сард нь хийснийх нь хэмжээгээр тэр сарын тэр $3,000, $2,000 цалингийн өгдөг. Манайд болохоор энэ хувийн энэ юм нь нөгөө байгууллагынхаа нуруунд дээр очдөг байхгүй. Өшөө бүр одоо наривчилж асуувал одоо ажилтнуудаа тийм сайн ажилуулах арга барил чи юу юм бэ? Сайн арга барил. Таныг одоо би ингэж хараад байгаа байхгүй юу? Тийм диктатурны тэгээ ийм юунд дүрээр удирддаг юм болов уу? Чанга арга барилаар. Гэхдээ ер нь сахилгаватгүй сахилгаваттай байж ч л аж ахуй ажил явна шүү дээ. Сахилгават хариуцлагын тогтолцоо бий болгохгүй бол аж ахуй нурчна. За нэг компани гэдэг бол нэг айл байхгүй. Тэр айлын та баг нь аав ээж нь болж тэр хүмүүсийг тэжээж авч явах гэж шүү дээ. Тэгэхээр тэр бүх амьдралын асуудлыг хамт хуваалцан шийдэлцэж л энэний цаана гарна. Тэгэхгүй бол бүтэтгэн бил. Яаж урамшуулдаг вэ? Уу яг янз бүрийн арга байна шүү дээ. Орох оромжийн шийдэж байна. Гэр орны энд өгчүүлж өгж байна. Жил хэдэн үнэндийг гэр оронтой болох вэ? Уу яг манай ажил гэдэг хэд ажилчдын орон сууцтай. Тий. Тэгээд тэнд орно. Тэгээд би тавилга мод чулуу аваад гэрийн ингээд битгий шалан дээр унтаад бай. Гэхдээ нэг зэвэн аваад тавьчих л да. За ямар ч гэсэн таны хувьд бол бүр байраар орон сууцаар шагнад юм байна тий. Гэхдээ шагнах биш би орон сууцнд амьдрах ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгөөд дээ шүү дээ тэр хүн. Жилд хэдэн ажилтныг тэгж шагнад. Гэхдээ жилд биш энэ чинь манайх ч одоо орон сууцыг 100 хэдэн айлын орон сууцтай тэнд амьдарч байна. Тэгээ ажиллаж байна. Та нар одоо ингээд одоо танаа шин залуу их ийм хялбархан бодоод байгаа байхгүй. Хэдийг өгч байна. Гэхдээ ер нь би ч гэсэн эндээс гараад танад орчуулд яасан. Хэдэн байш өгöd байгаа юм. Ингээд үнгүүд юм бод нугсгүй зүгээр авахын дон. Өөр компаниудад үлгэр жишээ болох гэдэг байхгүй юу? Буян компани ажилтнуудад бас ийм маягаар одоо сүүл үе явж байгаа. Би ч аваад болж байна. Ажилуулахын тулд ийм гэдэг тогтох. Гэхдээ энийг жоохон арай өөр төвшөнд оруулах хэрэгтэй. Ер нь нийтлэг чанараар нь. Тэгэхгүй ингээд нэг бүх гэр орныхаа асуудлыг компани тогтцоход өөрөө хариуцлагагүй, санаачлаггүй, ажил хийхгүй дангалзаа тавил тэр бол ярьсгэл байна. За танах ямар арга барилаар удирддгийг, ажилтнуудаа яаж урамшуулдгийг, ажил хийж чадахгүй байгаа хүний яаж сайн ажил хийлгэдгийг. Арга барил гэх юм бол юу л да. Бас харилцан итгэлцэл байх хэрэгтэй. Тийм ээ. Итгэл хүлээлгдэг байх хэрэгтэй. Жагаахын бизнес болохоор жоохон илүү аж үйлдвэрийн талын янз байгаа шүү дээ. Өглөө цаг бүртгээд орой цагаа уншуулад гараа явчих болж байна. Зарим бизнесүүд бол заавал офис ирэх шаардлагагүй гар утсан дээрээс ноутбук эсвэл гэртээ хүүхдээ харангааж хийгээ болоод тэгтээ хийсэн өөрийнхөө үр дүнгээр цалин урамшууллаа явчих бол. Тэгэл орчих юм уу те. Тэр итгэлийн хугацаа чинь харилцаа итгэлцэл гэдэг. Хугацаа чинь бас ингэ мэдрэхдэггүй шүү дээ. Тодорхой хугацаа. Тэр үр дүн үнэхээр гарахгүй. Үр дүн гарахгүй. Тэр чинь хариуцлага тооцоол асуудал өөрөө шийдэгдэн шүү дээ. Ааха. Тэг. Яг урамшуулал энэ төр дээр бол бас харьцангуй бас айл болох урамшуулахынсаа тургалтын төлбөр төлж тийм ээ. Тийм зардал өгж байгаа. Өвчтөе зовлонтой үед нь бас тусалт хэмжин бас нэг жил бүтэн жил сайн ажилласан бол 13 дахь сарын цалин шүү гэгээд
бас боломжийн юм өгч жишээний тий. Би ч ерөнхийдөө манайх ч жижигхэн бизнес л дээ. Тэгээд яг эхлээд бизнес манайх одоо нэг 60 гаруй л байна. Хуваар имиж дундуур нь бас CEO авч тавиад өөрөө бас том компанид бас CEO хийж үзсэн л дээ. Тэгээд яг бизнес өөрөө явж явж хүмүүс хоорондоо харилцаа болчиход байгаа. Одоо манайх болохоор одоо би бол ерөнхийдөө яг шинээр орж байгаа ажилтныхаа нэг хандлагын өөрчлөлтөөс эхэлдэг. Байгууллагын дотоод журам, урамшууллын систем гэх тоглоомын ийм дүрмээр хоёулаа хамтарч ажиллана. Гэт хүнийг нөгөө нэг илүү эхлээд би бол одоо энэ хүндний төлөө ажил хийгээл нэг хүний төлөө зүтгэхэд байгаа юм биш ээ. Чи өөрөө өөрийнхөө төлөө зүтгэж байгаа. Чи үеэр хөдөлмөрийн гэрээ гэдэг гэрээ хийгээд тэрнийхээ дагуу хамтарч ажиллаж байгаа бизнесийг хамтарч хийж байгаа гэдэг ийм эхлээд нөгөө сэтгүүг нь өөрчлөхөөс л ерөнхийдөө эхлээд. Тэгээ яг нэг байгууллага бол бэрдүүл биш шүү дээ. Хүслийг биелүүлдэг. Хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Гүйцэтгэлээр цалингаа авдаг байх хэрэгтэй. Шудраг байх хэрэгтэй. Хийж чадж байгаа юм бол захирлаасаа ч өндөр цалин авах боломжтой системийг бүрдүүлэх нь чухал байдаг. Гүйцэтгэлийн систем тодорхой, урамшууллын систем тодорхой тий. Хариуцлагын систем тодорхой. Ийм системийг бүрдүүлж чадах юм бол одоо Монголд бас нэг ажил хүчний нэг хариуцлагын тогтолцоо арай өөр байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Экосус. Хүний эрүүл байх гол үндсийг та мэдв үү? Энэ бол ус. Зөөлөн, шүтлэг, эрдсээр баялаг. Экос. Эрүүл амьдралын ус. Одоогийн 32 настай хүн тий 13 жил бизнес хийсэн байна. Дандаа ингээд бас ингээд нэлээд томоохон салбаруудад ажилласан байна шүү дээ. Тэгээ бизнесүүд нь амжилттай явж ийн гэгээд энд ер нь энэ хүртэлх хооронд тэгээд юу хийж тэ яаж ажилласаар өнөөдрийг бүтээв? Миний хувьд бол яг 13 10 гаруй жил бас болсон болов уу нэлээд хийсэн байна. Тий. Энэ хооронд бол бас их л хичээсэн, мэрийсэн л байна л да. Одоо хахад их л мэрийсэн байна одоо. Жишээ нь их орой унтсан байна, их ирцэрсэн байна. Аав манаас багт хэлдэг байсан. Эрт босч санд сэрж вэ. Тэгвэл өөдөл дэвшдэг юм аа. Өглөө нэг 9 цаг 10 цаг хүртэл унтчих юм бол юмнаас хоцроод ажил бүтлгүүцэж байгаа юм шиг тийм зүгээр ингээд сэтгэгөө суудчихсан. Ямар ч байсан гарна энэ ажлаа бүтээнэ гэж ингэж явдаг. Тэгэл мэрийс юм байна. Тэгээд их олон хүндрэлүүдийн ард их л дэвчээр одоо зааж их дэвчээр их бас гаргасан юм байна. Тэр дэвчээр юунаас гарсан гэхээр бас тодорхой хэмжээнд спортоор хичээлж исэн. Тэр спортоор хичээсэн буян юм болов. Спортод том амжилт гаргаагүй ч гэсэн бас спортоос том тийм дэвчээр хүмүүжлэлтэй болсон болов гэж өөрийгөө боддог. Ер нь ийм зүй тогтлыг анзаарагдаад ах шиг байна. Би чинь байнга бизнес эрхлэгч нартай уулзч байгаа юм чинь. Айгүй стресстэй ажил. Тий амар их стресстэй урамгүй их сонсон хүнд дарамтлуулах нь хаашаа. Ингээл боломж шахуулсан юмуд байна шүү дээ. Энд чинь хэцүү хүнд үед байж байна. Тэгээд тэрэн дээр бол одоо за ингээд ингэж байж байгаа нэг гэр бүл аваад нэг гадаадд нэг сайхан амьдарч хийсэн бодлууд байж лээ. Ингэж хийж байгаа тэндээ таарсан ажил болж за нэг сургууль сурч хүүхдүүдээ ингээд нэг иймэрхүү орчинд байлгачих. Гадагшаа гарчих гэсэн бодол төржлээс. Хоёр ч удаа тийм бодод. Тэгэл яг болохгүй юм байл. За чи энэ бол юу ч биш. Энэ байтгай юмны чам тохиолдно чи ард нь гарч чадна гэсэн дотор хүмүүнээс тэгээ зоригжуулаад идэг юм шиг. Тэгээ бизнесийн тэр их стрессийг бас спортоор хичээлж тэндээс нэг юм ялалтыг хувийн ялалтыг ч юм уу те мэдэрч тэр ялалтын сэтгэл зүгээр бизнесийн том стрессийн ард гардаг юм шиг байна. Тий, спорт ч юмс хүнийг маш сайн хүмүүжил хатуужлалтай болгодог. Хүний үг даад сургадаг болгодог баг. Том ямар спортоор хичээлдэг. Том амжилт гаргаагүй гэсэн бас нэг том хүмүүжлэлтэй болсон болов уу гэж өөрийгөө боддог. Ер нь одоо ингээд яг хичнээн компани байна. За нэг 4 компани. 4 компани. Хамгийн ашигтай салбар нь аль нэ? Нөгөө гурыгаа тижээдэг юм ч гэдэг юм уу те? Одоо бол энэ тээвэр логистикийн салбар. Логистик одоо замын ажил хийгээл тэгэн төрөөс төлж тосны мөнгө барилгач гэсэн ажлын цалин гэдэг. Энэ чинь тээврийн салбар одоо тэр хэмжээний орлогоор яах болоод энэ чинь мөнгө өгдөг тооцоо хийдэг байгуулагч байхгүй болчихлоо шүү дээ. Тээвэр одоо яаж явагддаг юм бэ? Өөрөө боон түрээсэлдэг гэсэн үг үү? Тийм мөнгө эргэлдэх хэрэгтэй болгоо зарцуул. Тэр бол яг уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа авалт хийсэн тийм ээ.
тэрийг одоо тээвэрлж гараас гарт нь төрөж өгнө л дээ. Нэг талаараа бол яг улс их орны эдийн засагт бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад байгаа юм болоо гэж боддог шүү дээ. Валютын урсгалыг энэ хэцүү цагт төвлөрүүлж чадчихна гэдэг чинь жилдээ одоо манай багийн нөхдүүд Олон улсын тээвэр хийдэг юм уу? олон улсын тээвэр 200 тэрбум төгрөгийн валют их оронд оруулж чадчихна. Жилдээ юу? Тий. Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам гэж нэг хувь нийлүүлсэн нэг төрөмж компани байна. Тэр хоёр компанид бас жилдээ бас тодорхой хэмжээний орлогыг төвлөрүүлж байна. Мөнгөө сайн хуримтлуулдаг байсан уу? Цагуу талдаа хэрж чарнаас эсвэл одоо гайгүй том ашиг болоод тэрэн дараагийн болон бизнесийн хөрөнгө оруулалт болчихсон. Хэрэндээ бас хуримтлал үүсгэл яг хуримтлал үүсгээд бас нэг жоохон үүсчихэр чинь тэрийг за ийш нь ингэж зарцуул ийм хийчээ. Энэ төр гэл за нэг 300-400 гад одоо газар дээр нэг Улаанбаатар тарьсан бол энийг одоо энэ жил 500 болгож ич гэдэг юм те. Иймэрхүү хийгээл тэгэл хуримтлалыг бол янз янзаар зарцуулж ирсэн. Бас нэлээд бодлогогүй үр зарцуулсан зүйлүүд ч бас энэ баг. Тэгэхээр хараа ингээд нэг бизнес хийгээд мөнгөө сайхан зүгээр банкнд хадгалуулаад хүүгийг аваад хав дараа сууж ивэл амар юм шүү. Өөр бизнес рүү ороод эрсдэл өөрчилсний оронд. Тэгэхээр чин наад ямар сонирхолтой болчиход байгаа байхгүй. Амьдрал сонирхолтой болчиход. Ямар ч өөрийгөө сорилтгүй юу? 5 төгрөг олсон ч гэсэн тэрийг бас ингээ хөдөлгөө те. Тэгээ тэрний ард нь бас ингээ стресстэй. Тэрний араас нэг 5-10 хүн яваад ингээ ажил олгоод байна гэдэг чинь өөрөө утга учиртай болгоод байгаа байхгүй. Амьдралыг чинь өрнүүлээд байна шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр их одоо ажил одоо хөдөлмөр учиргүйч тийм бас босод бүр мондоо улсуудын бодвол өчөөхөн зүйл л дээ те. Одоо гээд анх чи 20 настайдаа эхэлжсэн шүү дээ бизнес. Тий 19 настай байдаг. Тэгтээ бизнес эрхлээд ингээл хүнд цалин өгөөд ажилтнтай байгаад одоо баг хамт олон бүртгүүлчихээр нэг тийм итгэл бий болдог те нэг өөрийгөө өөр төвшөнд тэгэхээр юу яад. Тийм юм мэдэрсэн. Аштайхан сэтгэл төрөлгүй явах. Тэг хүчтэй болцсон юм шиг. Хүчтэй болцсон. Тэгээд юм хийгээд байхаар за ингээд бас ганц нэг үеийнхээ улсуудтай уулзгаад нөгөө улсууд маань шал өөр юм яриад байдаг. Би болохоор ингээд нэг ажил яриад байна шүү дээ. Янз янзын зүйл хийгээд байна. Тэгээд нэг одоо бас нэг өөр найзуудтайгаа уулзгаа нөгөө хэд маань нэг ажилд орчихсанаа нэг ийм ажлын гिचхэн центр гэдэг нэг юм харахаар бас одоо тэд нар чинь би томроод иж болохгүй. Ингэдэг юм а тэгдэг юм а гэдэг. Өө тэр нь одоо тэгвэл бол зүгээр штэ энэ төр гэл. Тэгэл жоохон зөвлөл хүн болгонд мөрөөдөл байгаа тийм ээ. Тэгэд мөрөөдлөөсөө шүү томор сэтгэхэд тийм бол яаж мөрөөдлийн талд ч гэсэн хүрнэ гэж боддог. Одоо ингээд багасаа л ажил хийсэн биз те. Хям зарж байсан л гэж байна. Машин угааж байсан гэсэн үү. Тэгээд эрт бизнес эхлүүлсэн юм байна. Тэгэд энэ бүхнийг нэг хийх шаардлага амьдралд нь тулгарч ирсэн юм уу? Тий яг тухайн үед чинь нийгмийн одоо ийм сайхан бас байсангүй л дээ. Юм хэлбэг хангалуун байсангүй. Тэр чи одоо гэр ороллын хүүхэд болгоод ажил хийдэг гэсэн шүү дээ. Манай найзуудад бид нар бол машин угаадаг гэсэн. Чихгүй бол болохгүй байна гэсэн бас тохиолдож байсан үйл бол бий л дээ. Оюутан болж илаа. Оюутан болоод одоо хөдөө аж ахуйн сургуулийн газрын ангид илсээд тэнцээд оюутан болоод тэгээд сургалтын төлбөрийн төлөх асуудал үүсээд тэгээд төлбөр байхгүй. Манайх аав ээжтэй яарамгт амьдардаг жоох хүмүүс. Яарамгт эдэн цайны эдэн сүүний дүү хүртэй тоглол бюротой. Тэгээд аав ээж маань юу яажсэн. Эдэн цайныхаа өхрийг зараад надад сургалтын төлбөр өгчээсэн. Зарахтаа болохоор тэгээд жоо шууд худалдаад авч хүн олдог. Явган 100 гаруй километр Төв аймгийн Баян ангаас өмнө тууж 2 өдөр шүнжэнгөө тууж очиж явган тууж байсан. Тэгээ аав манаас тэр үед бас нэг хагалгаанд энэ төрд орчихсон. Нэг бөөрэ ах болчихсон. Би ч тэр олон километр газрыг явган тууж очиод хэдэн хөрүүтэй цайныхаа хэдэн хөрүүдийг зараад гээд надад тухайд сургуулийн төлбөрөөр төлөөрэй гэдэг. Сургуулийн сэрэг л мөнгө өгч ирсэн л дээ. Амар үнцэн шингэсэн мөнгөө шүү дээ. Тэгэхэд яг би зөв хөдөө дээр хөр тугаа харахаж явахад тоглол бюроны араас ингээд салаалгүйд
чигээр алхчихгүй шүү дээ. Тэгээд л гүг явж байгаа. Ямар тухайд бол яас хийсэн юм бэ? Машин дээр аччихгүй ачаа явж зарчихгүй. Юу л их мөнгө ороо гэж тэглэж бодож л байсан. Гэтэл бас өөр юм байсан байл л да одоо бодоод байна. Биер мэдрүүлээд байна шүү дээ. Чамайг мэдрүүлж штэ тий. Тийм. За чи нөхөр минь ингээд хамаагүй хөр мод ямаа зараад оюутан боллоо шүү гэж мэдрүүлсэн юм байна л да. Би тэгж боддог юм. Тэгээд за хичээхгүй бол болохгүй, мэрэхгүй бол болохгүй. Нэг сайн сурахгүй бол болохгүй, тий? Сайн сурж бас нэг сайн явахгүй бол болохгүй байна да. Одоо ингэж оюутан болж иж гэж бодож байсан тохойд. Амар мөнгөтэй те энэ цаг үед. Их мөнгөтэй байсан бол ямар бизнес хийх байсан бэ? Дөнгөж эхлүүлэх гэсэн бол. Тий. Одоо их том хөрөнгө оруулалт бол авч үзээгүй л дээ. Том одоо санхүүтэй байвал бас нэг юм хотын одоо Улаанбаатар хот орон нутгийн хөгжил энэ төр бас нэлээд анхаармаар санагддаг. Улаанбаатар хот тэгээд нэг дөрөв бол тэгээд ямар төлөвлөгөөгүй ингээд аюу маш хүндрэлтэй хэцүү хот болчихлоо шүү дээ. Одоо улам л хэцүү хот бол тодорхой болцсон. Нүүлгэн шилжүүлэх юм, эсвэл шинэ хот байгуулах юм те. Орон нутаг гэхтэл 80 жил, 90 жил, бараг 100 жилийн эхнээсээ тэмдэглээд эхэллээ сумууд аймагуд. Тэгэхэд төгжил гэж байхгүй болцсон. Яг л нэг түүхийн үзмэрт 50 жилийн өмнө ямар байсан тэр дүр зургаараа байгаа шүү дээ. Тийм одоо ямар тийм орчин үеийн технологи хөгжил шингэсэн юм юу ч байхгүй. Тэгээ сайхан оогоо тэмдэглэл олсож ярьдаг. Сайхан мөр уралдуулаад бүх барилд талаа. Тэгээ дараа нь том чулуу өрөлтөд дахиад идэг гэдэг шиг. Тийм юм уу. Тэгээ тэр нь тийм бодлогогүй тэгээд удирдлагуудын сэтгэлгүй байсны үнэхээр хөгжих боломжтой сумууд аймагуд байгаа мөртлөө яг л дүр зураг нэг 50 жил 80 жилийн өмнөх шиг тийм л гэдэг. Одоо сошиал дээр яваадсэн шүү дээ. Маш 50 жилийн өмнөх байсан байшингийн зураг. Одоо ингээд яг тэр байшин гэж хажууд талд нэг тол нэмэгдсэн тий. Канон дээр гардаг байшин яг тэр чигээр гэж. Тэр байшин ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн, шинжлэгдсэн юу ч байхгүй. Язд наагвар нь 2 м өргөнтэй явган алхаж авчих нэг 1000 м замч тавигдаагүй сумууд биш шүү дээ. Одоо гадны улс орнууд хоёр хөршөөл харалтай. Яаж өгдөж болж байгаа те. Өөрөө бол багасаа бизнес эрхэлсэн те. Одоо хүүхдүүдээ 4 хүүхэдтэй гэсэн шүү дээ. Хүүхдүүдээ бас багаас нь ажил хийлгэх үү? Тий, одоо манай гэр бүлийн маань бас тектор мэрэгчлээ. Одоо 4 сайхан хүүхэд төрүүлж өсгөж байгаа одоо манай хань. Хүүхдүүд маань том нь бас одоо 3 4 дугаар ангид орж байна. Баг залуу эрт аав болж ирсэн юм байна тий. Тий, ер нь л эрт аав болж ирсэн. Тэгээ 4 хүүхдээс хүүхдүүдээ бол яг одоо ингээд том хоёрт нь бол бас нэг өөрсдөд нь болон таасан ажиллал ээж нэг бас ногоо мод үржүүлэг хийдэг. Тэр мөрөн дээр бас ус мус зөөлгөл зэрлэг мэрлэг зулгаалгаал хөдөө бас аргад үлгээл тохирсон юмнуудыг бол хэлгүүлэх хүсэж идэг. Би өөрөө жаа болсон юм байна. Эртч бизнес эхэлсэн юм байна. Амьдрал нь ер нь эрт эхэлсэн биш үү те. Өөрөө болохоор их дураараа гэх юм уу. Өөрийнхөө тийм даваа тал бол бас яг бай зөв нэг алхам жоохон урд алхаж явсан болов уу гэж харддаг. Бас тодорхой хэмжээний цаад бэрхшээл ад жаргалыг амсч яваач гэсэн. Ингээ харахаар бас төрүүлж алхаад байна уу даа гэж харддаг шүү дээ. Тэгээд тэрийг бодол маань бас өөрийг нь зоригжуулаад одоо бахархалтайгаар санагддаг. Манайд чинь одоо яг энэ салбарын талаар асууя л да. Сая одоо ингээд коронавигаас болоод нүүрсний тээвэр зогслоо штэ. Юуных бол төмөр замынх бол зогсоогүй. Төмөр замын дэд бүтцийн асуудлаандаа улс төрчлөлт явагдчихэдэг. Барих хэрэгтэй, барихгүй хаагур явах болох бай гэж улс төрчөөд идэг л та. Тэг яг энэ салбарт одоо та ажиллаж байна те. Тэгэхээр цаашдаа яагаасаа ямар бодлогоор ажиллаасаа яагаасаа гэж боддог вэ? Нэгдсэн бодлогоо ямар ч парламент гарч ирсэн, ямар ч засгийн гарч ирсэн тэрийг өгдөгөө мөрдөө биелүүлээд ажиллаад тэр төмөр замын төрөөс баримтлах бодлогоо дагаал
ажлыг хийгээл яваасаа ус төржилт баг тийм лоббинд баг явагдасаа л гэж боддгийг хувинд бол. Одоо нэг төмөр зам ажил эхлээд нэг нь очил гацаачдаг те. Гээл ус төржүүлэл ховж бөөлөн болгоод. Жишээ нь энэ Алтан булаг замын төмөр зам одоо босоо тэглэгийн зам хос байсан бол төмөр замаас орж ирэх орлого бол маш их хэмжээгээр нэмэгдэх байсан. Алтан булгийн бомтоос одоо замын үүд хүртэл ч хэдэг километр үү? Энэ зам ганцхан завтай шүү дээ манайх тий. 1100. Тэгээ ачаал нь ямар байдаг вэ? Ачаал бол маш их шүү дээ. Одоо энэ чинь 70 жилийн настай болсон төмөр зам. Энийг бол бас нэлээ одоо шинжилгээ хийж болвол 2 урсгалтай хос болвол манай улс орны эдийн засагт бас нэлээ эерэг нөлөөтэй бүр маш их нөлөөтэй болов гэж би өвдө боддөг юм аа. Манай Монголын бизнесийн орчинтой холбоотой. Нэг бол манай бизнес эрхлэгчид Монголын бизнесийн орчин ерөөсөө авах юм алгаа. Хууль эрхцээ орчинч тэр ямар ч хөрөнгө оруулагчид орж ирэх боломж алга. За татварын асуудал дээрч тэргээд айгуус болохгүй бүтгүй юм ярьдаг. А зарим бизнес эрхлэгч нар болохоор харин ч их боломж байна. Шин зах зээл юу ч ямар ч бизнес шинээр хийсэн дандаа тийм маш амархан хүлээж авдаг тийм боломжтой зах зээл гэж ярьдаг. За татварын орчныг ч гэсэндээ бас тийм ч өндөр татвартай биш гэж ярьдаг л да. А та нарын үдээр бол манай Монголын бизнесийн орчны давуу болон сул тал нь юу вэ? Монголд бол 3 сая Чингис хаан байгаа учраас хамгийн хэцүү юм нь хүний хүч хөдөлмөр. Ерөөсөө хөдөлмөр хийх одоо сонирхолтой хүн алга шүү дээ. Бүгдээр Чингис хаанууд Чингис хааны дүрд орцсон тий агуу ерөөсөө хар ажил хийдэг хөнгөө болцсон. Хар гэдэг нь маань одоо биеийн хөдөлмөр хийх тухай яриад шүү дээ. Барилгачин ч гэдэг юм уу, ойдолчин ч гэдэг юм уу, малчин ч гэдэг юм уу, тариачин, ногоочин ч гэдэг юм уу. Ийм ажил хийх сонирхолгүй. Бүгдээрээ нэг юм дулаан байшинд оффист суугаал тэгэл сайхан интернетээр ирээл тэгэл нэг өглөө нүдэ харанхуултлаа баяжчих юм бодцоогоод байж байна. Тэрийг та яриа болгож хэлж гин үү? Юун дээрээс батлах вэ? Танай компани дээр мэдрэгддэг үү? За одоо гадуур энэ байгууллагууд дээр яваад их байгууллагууд хаалгуудаа хаацсан ажиллаж байгаа хүн алга. Саяхан би Сэлэнг яваад ирлээ. Сэлэнгд ногоо тарина л гэдэг. Уг нь ногоо тарьдаг байсан. Гэхдээ одоо ногоо тарих хэн тарих юм? Залуучууд бүгдээр байхгүй хот руу явцсан. Дандаа хэдэн мас өгсчүүд л юм тэнд. Гурил тариа тарьж гурил хийж авах юм. Уртасаал идчихий. Ерөөсөө ийм хялбарчилдаг болсон. Эсвэл яг тэрийг бизнес болгоод хий гэхээр асуудалтай нүр тулдаг болохоор хийхгүй байгаа юм болов уу? Тэгэхээр тэрийг хийхин тулд орчин хэрэгтэй хользоо орчин. Дотоодын бизнес эрхлэгчдийн эрх ашиг сонирхлыг хаасан, дэмжсэн тийм хользоо орчин хэрэгтэй. Тэрэн дээр би хувьдаа боддیں۔ Татварын орчингоо сайжруулах хэрэгтэй. Татвараа чангал гаднаас орж ирж байгаа Монголд хийж болох юмыг маш өндөр татвартай байлгах. Гадаадын хүн орж ирээд Монголд юм хийх юм бол өндөр татвартай. Харин Монгол хүнийг юм хийнэ гэвэл тэр татварыг хөнгөлж өг. Ийм зөрөө гаргаж иж л ажиллана. Бас нэг хамт олонний одоо өмч хөрөнгө гэдэг ойлголттой болох хэрэгтэй. Заавал одоо нэг компани байгуулчвал ганцхан эзэн л агартлаа байжгаад бусд нь гуйлагчин болдог. Энэ бас их буруу ойлголт. Гадаадд бол тийм биш шүү дээ. Гадаадд ажилчин хүртэл айтайхан цалингаа аваад ажиллаа нойр холгүй хийжээж сайхан амьдэрдэг. Манад болохоор энэ компани захирал энэ л ганцаараа байж идэв. Би энэний барлаг юм уу гэд ажлыг хийдэг хүн байхгүй. Эннээсээ болоод бид нэр ч ажил явахгүй шүү дээ. Тий. Уг нь компани захирал 20 хүний цалин тавьж байгаа байхгүй. 100 хүний цалин, 1000 хүний цалин тавьж байгаа шүү дээ. Өөрөө идэх мөнгнөөс илүү тэр хамт олонд мөнгө өгж цалин болгож. Тэгээ айгуул нөгөө компани захирал өөртөө үлддэг. Хариуцлага өрөөд үлддэг. А нөгөө компанид ажилласан хүмүүсд ямар ч хариуцлага өрөхгүй ажил хийж байгаа л сайн цалин аваад тэгэл өрхөө л хувийн амьдралыг өдөн татахын төлөө ажиллаж байгаа байхгүй. А компани захирал хүн гэр орон аж 30 40 аав ээж бүх юмараа дэнчин тавиад хариуцлага урьж байгаад компани байгуулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгон компани байгуулна гэдэг чинь бас нэг хүсэж байх юм биш байгааз боломжтой, чадамжтай нь бол байгуулах хэрэгтэй. А чадамжгүй нь бол зүгээр сайхан ажил хийж амьдрах хэрэгтэй болохгүй. Өнөөдөр Америкт Солонгос бүгдээр компани захирал хийгээг үүдэхгүй шүү дээ. Монголд бол одоо хоёрхан албан тушаал. Нэг эсвэл их хурлын гишүүн болно, сайд болно. А нэг эсвэл компани захирал болно. Өөр юм хүсэж байгаа хүн байхгүй. Тий. Асуудал энд байгаа.
Танихаар бол одоо яалтчгүй зайлшгүй сайжруулах ёстой зүйл гэвэл бизнесийн орчин дээр татварын систем байгаа юм байна тий. Шатлсан системтэй болох ёстой. Татвар байж л улс орон хөгждөг. Манайхан ч одоо ингэж л да татваргүй болчихвол тэгээ хөгжих юм яриад байгаа. Татваргүй болох юм бол шүү дээ хамаг алтч гадныхан хятад солонгос хамаг алтч аваа явчихна. Хамаг түүхийдий ч аваад явж байна. А хэрвээ эцсийн бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэх юм бол татварын хөнгөлт өгье л дээ. Тэгэх юм бол тэр хүн чинь эцсийн бүтээгдэхүүнээ хийнэ гэсэн үг. Нэмэрдэг шиг гэсэн. Тий. А нөгөө татвараа аваа хийчихэр чинь тэр хүнд энэ Монголд үйлдвэрлэл явуулах шаардлага болчихсон шүү дээ. Тэгэхээр түүхийдээ аваад гадаад очиод өөрийнх нь нутаг тэр түүхийдэр нь нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж шүү дээ. Тий. За та хоёрынхоор бас арай сүүлд бизнесээ эхлүүлсэн хүмүүс тийм ээ 13 жил бизнес хийж байгаа. Галсангийн хувьд хэдэн жил хийж байгаа лээ? 13. Бас 13 жил тий. Тэр яг энэ хооронд мэдэрсэн харснаас үзэхэд давуу тал юу байна? Боломж нь юу байна? А зайлшгүй ингээд нэг сайжруулчаасаа гэсэн тийм сул тал гэх юм уу? Хэцүү зүйл нь юу байна? Ер нь бол бизнесийн орчин бас нийгэмд байгаа бас боломж юм байна. Орчин байна. Одоо орчин үеийн бизнес эрхлэгч байгаа залуучуудад толгорж байгаа жагаах сайн хэллээ. За татварын бодлогыг бол төр бол сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрт нь бол яг хуу дотоодын бизнес хэрэгжлэлтэд дэмжих ганц л бодлого байгаа шүү дээ. Төрөөс бол одоо мөнгөний бодлого, банкны одоо санхүү зээлийн бодлого. Энийг нэг жоохон уян хатан болгоод өгчихгүй бол бас бизнес эрхлээд бас цалин өгж байгаа улсууд чинь бас төрөний хэлдгэр даад даваашгүй ачаал бас нуруунд үүрээд байгаа. Бүгд бас болж болно. Хийж чадахгүй л тий. А болохгүй төлөө одоо энэ олон жил улсууд чинь хийгээд заримдаа бүр залхуураад гүйцэтгэх захирал тавьж даатгаж үздэг. Янз янзаар л үзээд залхуураад биш залхаад тий. Юу шантрах гэдэг юм уу тий. Чи чинь тэгээд наад чинь гэж өөрийгөө орчин юм болгоод надыг хоцрогч. Нэг зах зээл дээр яг нэг цаг үед биш. Бид нар ингээ ярих юм бол би ч бас гайгүй модны хувцлаа шүү дээ. Тэ модны гар утас чинь үсмүсээ бас гэлдэж барина. Тэгэхгүй өөрөө модны болоод надад хоцрогцсон гэж байна. Та чинь 80 дон бизнесээс 90 дон бизнес. Энэ одооны энэ залуучууд та нар энэ дутагдал байна. Бид нар залуу гоё юм чинь бидний ард л хөгжил байна гэж боддог. Тэгж байна. За энэ эмзэг сэдвийг хөндөхгүй байя гэж нэмзэглсэн байна шүү. Мөнгөний банкны бодлого бас маш хүнд, маш өндөр үедээ зээлтэй байна. Татварын бодлого зөв хэрэгжүүлж чадахгүй байна. Хөрөнгө оруулагч нэг бол өргөдөг, нэг бол бүр ингээд найл тавиад хадаг тавиад өгчдөг ч гэдэг юм. Янз янзын багт. Миний хувьд бас дээр нэмээд хэлэхэд одоо мөнгө санхүүгийн бодлого одоо тэр бодлого нь бас буруу яваад байна. Бизнес эрхлэгчид одоо банкны зээл маш өндөр хөвтэй байна. Хамгийн ашигтай бизнес бол одоо банк одоо банкудад л шүү дээ. Жилийн бараг хэдэн хувийн ашигтай ажиллаад байгаа юм тийм ээ. Тэгээ танах ерөөсөө банкнаас зээл авч байгаагүй гэсэн шүү дээ. Одоо авах шаардлага тулгарч яхад нь яаж тухайн асуудлыг шийдэжсэн бэ? Яг тэгэл одоо өөрсдийн хэмжээнд л тэгэл нөөц болцоогоо ашиглаад тэгэл зохицуул тийнээс шүү дээ. Банкнаас ямар нэгэн зээл тусламж тийх явахад бол айгүй хүндрэлтэй, өндөр хүүтэй. Тэгээ өөрөө бүр өрөнд ороод тийм ээ. Хэдэн ажилчтай тараагаад ингээд тэм төвшөнд хүрэхээр дүр зураг харагдаад байгаа байхгүй. Гаднаас хөрөнгө оруулагчид хайж үзсэн үү? Хөрөнгө бизнесээ өргөжүүлээ гэдэг үедээ. Яг миний хувьд бол тех шаардлага одоохондоо байхгүй. Өөрөө тээвэр логистикч нь өөрөө бас яг бас нэг давуу тал нь гаднаас валютын урсгалыг бас тодорхой хэмжээгээр оруулж идэг салбар шүү дээ. Жирийн одоо ийм залуучууд юм хийнэ гэхээр банкны тогтолцоо жоохон хялбар байх хэрэгтэй. Хүмүүс очиод одоо шаардлагатай мөнгө аваад ингээд хэрэгтэй үйлдвэр үйлчилгээний тоног төхөөрөмж юм аваад хийх. Гэтэл тийм юм аавна гэх юм бол банк бол хүн сурталтанд хилдэггүй. За хоёрт гадаадынх ингэж юм л да та нэг үйлдвэр байгуулна таны авж байгаа тоног төхөөрөмжөөр чинь барьцаалаад тань зээл өгöd байгаа байхгүй. Гэтэл манайх тоног төхөөрөмжийг барьцаал. Өшөө дээр нь гэр орон ах トゥ амраг садын ихнэр хүүхэд найз нөхдөд нь барьцаалж байгаа байхгүй. Банк ингэ шүүмжлэхээр одоо өмөрч байгаа чи биш л дээ. Яалчгүй цаана нь явж байгаа манай өөрөө төрийн одоо тэр санхүүгийн бодлого нь буруу байгаа болохоор банкны үйл ажиллагаа юм байна шүү. Танай одоо бүтээгдэхүүн болох ноолуурыг 1 кг-ын ийм нэр зараа гэж байж оролцоо лобби нэх яваад байгаа байхгүй.
ер нь бол зөв тийм ээ. Банк санхүүгийнхаа хууль зүйн орчныг яаралтай зэгцлэхгүй бол одоо манай санхүүгийн хямралд унах гад бэлэн болчиход байж. Бизнесийн орчинд одоо ерөнхийдөө яг манай Монгол улсад бол манай Монголын эдийн засгийн бүтц өөрөө бол уул уурхаас өртөө болчихлоо шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө манай Монголд бизнест хамгийн гол асуудал бол төрийн оролцоо. Одоо томоохон бизнесүүд баг өөрсдөө хөгжмөө захиалдаг учраас шүү дээ. Гишүүдээ сонгон тэ тэрэн төрийн бодлого хэрэгжүүлнэ, оролцоно. Төрийн докторгүй бодлого. Өнөөдөр нэг юм ярина, маргааш шалгуур юм ярина тэ. Хууль бол өнөөдөр баг яаж тайлбарж болох вэ? Энэ ямар байдлаар хүрэж байгаа гэхээр төрд нөлөөтэй хүмүүст бол хуулийг яаж тайлбарж болж байгаа юм, энийг ашиглаад яаж бизнес хийх боломж нь байна. Нөгөө талд нь манай Монголын эдийн засгийн жижиг баг. Тэгээ уул уурхай нэмэн үртэх шингээж байгаа үйлдвэрлэл хөгжихгүй. Тэгэл бид яаж юм гэхээр олборлолоо, экспортлоо. Нэмэн үртэх байхгүй тий. Зөвхөн одоо чи нүүрсэн дээр аваад үзэхэд 5-7 гэхэд нүүрсний нэмэн үртэгч өөрөө угааж ижил нүүрсний нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн бол угаас нь үрслээд зү тий. Энэ өөрөө ингээд тэрний ард чинь бас нөө усны асуудал яригдах юм билээ шүү дээ. Ус бол одоо дахин боловсруулах технологиуд бол хөгжсөн шүү дээ. Тэгэхээр Монгол улсад одоо хамгийн гол юм бол энэ төрийн оролцоо. Татвар материал гоё болгож болно. Гэтэ татварыг өнөөдөр доктортой байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр ингээ баг хуулиа янз бүрээр тайлбарлаж байгаатай адилхан төр удирдах байгаа хүмүүс нь баг за тэр хүний хийснээр хууль баг тайлбарлагддаг ийм л орчинд явж шүү дээ. Монгол улсад нэмэн үртэх шингээс үйлдвэрүүд бүгд шантарч байна. Өнөөдөр Монгол улс нэмэн үртэх шингээж байгаа одоо ши нүүр сугаах үйлдвэрт ч гэх юм уу те. Өнөөдөр энэ түүгээр гарч байгаа ноолуурыг самнаад гарах энд ямар ч шууд импорт бизнес ялгаа байхгүй болчихдог байхгүй. Татварын хувьд төрийн бодлого, хандлага те. Өнөөдөр нэмэн үртэх шингээж байгаа хүмүүс улсад баатар болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр төрийн бодлого бол өөрөө бол докторгүй байна. Улс төрийн оролцоо маш их байна. Одоо ер нь залуучууд бүх бизнес эрхлэгчид нар шантарч байна шүү дээ. Гэхдээ яг олон улсад бизнес эрхэлдэг те гадны тийм хүмүүс бол манай Монголын татварын орчныг харин ч бага хувийн хүү авдаг. Бага хувьтай гэж ярьдаг шүү дээ. 10% гэдэг бол энэ хувь хэмжээний тухай ярихгүй байхгүй. Ялгартай тогтоох хэрэгтэй байхгүй. Өнөөдөр те шууд энэ усыг аваад экспорт хийж ивэл те нэг өөр байх хэрэгтэй байхгүй. Энэ усыг савлаад те брендинг хийгээд арай өөр хөдөлталж байгаа бол бас нэг өөр татвартай бай гэдэг. Орлогын төвшин, туршлагын төвшингээр л ангилчмаар санагдаад байгаа юм л да. тэгээ салбараар тий. Тэгээд дээр нь том одоо үндэсний хэмжээний том компаниуд жижиг компаниудын бизнесийг нэг жижигхэн хөдөлгөөн хийгээл ингээд залгиж байгаа байхгүй. Өмнөөс ярьжсэн шүү дээ. Өрсөлдөөний орчин уу? Ингээд дортой нь одоо бүр том юу гэдгийг дэмсэж ч гэдэг юм уу те. Тэднэрт одоо жижиг нэг катеринг жижиг үйлчлэгээ гэдэг авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэл зүгээр яж хахаар ингээ хийчихье гэдэг юм уу тийм ээ. Тэгээд татварын асуудал ярьсан дээр одоо ер нь компаниуд чинь нэг тийм татвараа бага төлөв тал дээр янз бүрийн хуультай зохион байгуулалт юм шүү. Тэ X тайлан гаргадаг, баг гаргадаг, зардлаа хаашаа шингээдэг ч юм уу. Тэнгүүд өшөө татварын систем одоо 10% нь бүр багасчаар Монгол улсад төвлөрөх татвар нь байх болчих юм. Багасгах гайгүй л дээ. Шатлсан л байх хэрэгтэй гэдэг. Шатлсан тэр бизнес хийж байгаа төвшнөр нь ангилаад орлогоор нь туршлагаар нь нэгж одоо хугацаагаар нь ангилдаг ч юм уу. Тэгэхгүй бол маш ашигтай сая долларын ашигтай ажилтдаг компани, сая төгрөгийн ашигтай ажилтдаг компани хоёр төлдөг татвар нь бараг л ажиллах юм байна. Төр нь бас хүчтэй байх нь хэрэгтэй байна гэдгийг манай иргэд бас нэг талаар харж байна. За хоёрт энэ улс орны стратегийн чанартай том төслүүд байна л да. Цахилгаан станц байна, төмөр зам байна, 5.7 миллиард тонн нүүрсний нөөцөж байна, Эрдэнэт байж байна. Ийм том аж ахуйнуудыг ярьшгаа нэг хүнд өгöd яах. Ерөөсөө төрийн мэдэлд өгөө төр менежментийн олон нийтийн байгууллагууд хяналтаа тавиад энэ дэр нь. Тэндээс олж ирэх ашгийг харин олон жижиг бизнесийн өгөө. За чи гутлын үйлдвэр байв, чи сүүний үйлдвэр байр, чи хувцсны үйлдвэр барьч гэдэг юм те, чи юм үйлчлэгээ хий. Тэгэхгүй тэр том үүс болсон ордуудаа 1% хүнд өгч юм бол нөгөөдөг чинь гадаадад мөнгө авчиад хийгээд байна.
зайлшгүй Монголын бизнесийн орчинд бизнес эрхлэгчдэд дэмжсэн төрийн бодлого гэвэл татварын системийг сайжруулах буюу шатлсан тогтолцоотой болох нь л одоо тулгараад байгаа зайлшгүй асуудал болж байна гэж ойлгож байна тийм ээ. Тэгээд банк санхүүгийн мөнгөний бодлого их үүсвэр те хүүгийн нэг төвшөнд буулгах зайлшгүй хэрэгтэй байна гэдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Экос ус. Хүний эрүүл байх гол үндсийг та мэдв. Энэ бол ус. Зөөлөн, шүтлэг, эрдсээр баялаг. Экос. Эрүүл амьдралын ус. Нэг 7 өнгөрөөл босч 8 өнгөрөөл гэрээсээ гардаг. Орой бол янз бүртэй. Одоо сүүлийн үед бол их оройд ч энэ шөнө 1-2 болгож байна хаяа. Эртдээ нэг 22 цагт гэртээ орж иж байгаа. Урд өдөр нь одоо ингээд хүмүүстэйгээ ярилцаа за маргааш ийм ажилтай гээд бичиж тэмдэглэдэг. Тэгээд тэрнийхэн дагуу өглөө цагаа шахаал уулзахуусуудтайгаа уулзаал. Тэгээд нэг зав зайгаар бол бас нэг жоохон бизнес зааланд орж нөхөс гаргадаг ч. Одоо амжилттай арга бол тэгэл эртт босох юм да. Эрт босч иж өглөө эртхэн шиг гарчих юм бол үд ихэд бол бараг ажлын нэг 60-70-80% болчихсон. Оройтод ингээд яачих юм бол айгүй стресстэй нэг ажил юм маань бүтэхгүй. Тэгээ нэг эрт босох санд сэрэгч л байгаа юм л да. За одоо уншиж байгаа ном их юм бол Бурхан багшийн сургаал гэдэг тийм орчуулгын ном бас уншиж анзаарч байна. Миний хувьд бас Бурханы шашин буддын шашныг бас нэлээд сүсэг өвшрэлтэй сүсгэлдэг. Маань бас лам байсан. Мөрөөдж байгаа зүйлүүд олон л байна. Хийж хэрэгжүүлэх бас амьдралдаа бас ингэж явах юмсан гэсэн бас аялахыг бас их хүсэж байна. Гэр бүлээрээ тийм ээ нэг том аяллаа хатастай дэлхийг тойроод ч гэдэг юм тий. Ер нь бол аялдаг л да. Өөр хүмүүстэйгээ бас жилдээ нэг аймаг аялаад нэг газар усыг үзүүл таниулах хөдөөний амьдрал, орон нутгийн амьдрал. Манай хүмүүсээс хөдөө эмээ өдөр байна. Аялахыг бас хүсдэг. Оройд яг жоохон боловсролын салбарт гэхэд өшөөс анхаарах гэж байна. Миний хувьд бас эзэмшин мэрэгжлээс гадна хийж байгаа ажил бизнестэй холбоотой бас хууль эрх зүйн магистр эрх зүйч мэрэгжил бас авсан мөн. Энэ төмөр замын удирдлагаар бас хоготод сурж байгаа. Тэрнтэй холбоотой бас хятад хэл, орос хэл сурахыг бас их хичээж байна. Одоо хоёр хөрш, мөнхийн хөрш хоёр орныхаа хэлийг бас нэлээд сайн гадарладаг мэддэг болёо гэд энэ хэл сурахаас нэлээд хичээж байгаа. Энийг бас ажил хэрэг болгоод явж байгаа. Ер нь цаашдаа одоо бизнесийн алсын хараа нь юу вэ? Одоо ингээ 3 салбартай өөр ямар салбарт орж ажиллая гэж бодож байна? Тий, одоо бизнесээ яаж өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ? Тий, яг зорилго бол бас том байна. Хаана хүрж болж байна тийм ээ? Тэрэнд нь хүрчихэн санд гэж бодож гэж бас тийм мөрөдөлт. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань сонирхолтой яриа өрнүүлсэнд дэлгэрэнгүй сайхан нээлттэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За та бүхний ажилд бас сайн сайхан бүхний хүсье өрөөё.